одоо болоод үзэгчдийг бас нэгэн сайхан ая дуугаар дайлах болоо гэж бодож байна. Ахаад гоё. За тэгээд. За ямар хоёул хамт бол. За юу дуулт юм бэлээ. юм ч амьд болж байгаа шүү дээ. Даваа ер нь намайг айгу дуулах энэ урам зоригийн маань сэргээж өгдөг л тоо. За нөгөө зууны концертыг хамгийн ойрхоноос үзчихсэн. Дуулаараа дуулагдах байх. Тийм. За тэгвэл үзэгчдэд зориулаад урлын модог хамтлагийн хамгийн анх дуулснаар нь мэдэх бах. Тэгээд одоо сүүлийн үед бол олон хувилбарууд гараад байгаа. Дуулж байгаа юм. Ямар дуу дуулах гэдэг юм бэ? Зуны дурлал гэдэг юм дээ. Ерөөс яриг ингээл нүдээр харилцаж болж байгаа юм тий. Хандагаас ойлгочихлоо. За. За ийм ярилцлага микрофоноор одоо дуулж болох л бах та. Манай дууны найруулагч ер нь супер л дээ. Айгу супер дуурхах бах. Болох уу? За. Заслангаас хотоорох гэж зуны тэрнэгэн дулаангаараа замын унаан дагдах гэж залуу чамдыг гараа өргөлөө түмэн гэрлэр чимсэн шүний хотроо түшигтэй санагцсан чамтай гаяалаа чиний намуу хорон чин би авчээ чиний золон харцанд чин би уярчээ чиний бүлэхэн гарт чин би дулаачээ чиний халуун өнсөлтөн би мартахгүй тэр өдрөөс хойш бид хоёр тэнгисийн захлаа шиг ижилсэн тэр дөрөн цэцэгсийг тэнүүн талаас түжүүлдэг болсон түмэн гэрэлэр чимсэн шүний хоцроо түшигтэй санагдсан шантаа гаяалаа чиний намуу ярианд шин би авчи чиний зодон харцанд чин би уярчээ чиний бүлэхэн гарт чин би дулаачээ чиний халуун өнсөлтөн би хайжээ чиний халуун өнсөлтөн би хайжээ үг нь мартчихжээ. Ойрд баг хэдэн жил ч хамт дуулаагүй. Яг нөгөө юу шиг те нөгөө авиаслаг монголчуудын хөтлөгч дэги шиг нэх гой лагер дээр тийм ээ. Хайртай үнтэйгээ яг ингээл зүгээр хоёр дуулгыг сонсоол ингээл байж ивэл. Яг уу тийм болцоонд бол бит хоёр яваад дуулчих болно. Тийм ганц хоёр захиалгууд бол авна. Одоо энэ ч шүү 8 гэсэн. Барай зүрэн дээр. Тиймэрхүү тийм захиалгуудыг бол авч болно шүү.